дугаар жолообор жолоодох хэрэгээ тодорхой хугацаагаар хасуулсан жолооч 2016 он сар 30 орчим мянга төгрөжээ. Харин жолоодох хэрэгээ хасуулсан ч дахин согтуугаар машин онсон 4186 жолооч байна. Дахин хууль зөрчсөн эдгээр жолооч нарыг цагдаа нар одоо хүртэл шийдэхээгүй гэлээ. Зам хөдөлгөөний аюулгүй байдлын хууль согтуугаар жолоо барьсан жолоочийг 384 мянга төгрөгөөр торгоод 30 хүртэлх хоногоор баривчлана гэж заасан ч хэн хэрэгжүүлэх нь тусгаагүй юм. Тиймээс согтуу жолоочд хариуцлага тооцох хуулийн залд амьдрал дээр хэрэгжиж чадахгүй гацаанд оржээ. Хүүтний улирал гэсэндээ холбогдуулан бага насны хүүхдүүдэнд ханиа томог өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эмийн үнийг 100% чөлөөлөхөр боллоо. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг 100% төрөөс болгох шийдвэрийг өчигдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хамгийн сүүлийн зураглалаар Монгол улсын нийт нутгийн 70% зуудын эрсдэлтэй түвшинд байгааг дурджээ. Энэ талаар өчигдөр хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуй бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын даргагч хойш мэдээллээ. Ялангуяа Ховд аймгийн Уянж Алтай сум, Увс аймгийн хойд 5-6 сум, Завхан аймгийн хойд 6 сум, Булган, Архангай, Сэлэнг, Хинтээ, Дорнод аймагт цасны зузаан нэмэгдэж хатурсан байна. Улмаар өвлжилт хүндэрч болцож болжээ. Монгол улсад 2016 оны байдлаар нийт хүн амын 10% нь элэгний С вирустэй гэсэн судалгаа гарчээ. Засгийн газар 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг үсгэнэ гэж тусгасан. 2016 оны 9 сарын байдлаар элэгний С вирустэй 18-аас дээш насны 4681 хүн вирусын эсрэг юмсан нь 98-аар нь 9% эерэг үзүүлэлттэй гарчээ. Тиймээс элэгний С вирусын эсрэг иммуны хөнгөлөх чиглэлээр нийгмийн даатгалын зөвлөл хуралдаж нэг хайрцаг эмнээс 210 мянган төгрөг хөнгөлөхөөр боллоо. Монголын боксын албанаас 2016 оны шилдэг тамирчдад тодрууллаа. Эрэгтэй боксын тамирчдаас шилдэг шилдгээр Рио 2016 Олимпийн наадмын хүрэл медальт отхон талаа орсон. Тэгвэл түүний араас олон улсын хэмжээний мастер Цэндбаатар, Чинзэрэг, Их Амар, Дөвшинбат, Ган Эрдэнэ, Нурлаан, Баярхүү, Батхүү, Шин ойрноор бичигдэжээ. Ганц модны бамтар нэвтэрч хятадын ил рүү гарч байгаа Монголын түүх эдээс энэ сарын 1-ээс эхлэн хураамж авч эхэлсэн. Уг шийдвэрийн дагуу Монголоос экспортод гарч байгаа зэсээс тонн төтмөн 10,000 янаас давсан тохиолдолд экспортын дүнгээ 2% тэнцэх хураамж авсан. Үүнээс олж оюутлага компани засгийн баримтлалын тээвэрлэлтийг энэ сарын 1-ээс эхлэн зогсоож экспортоо хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Turkish Hill Resource компани зүгээс оюутлага засгийн баримтлалаа бүгд найрамдах хятад ард улсаар тээвэрлэж эхэлсэн талаар аль биесээр мэдэгдлээ. Бүгд найрамдах хэнхэг улсын ерөнхий сайд Моди өнгөрсөн 2015 оны 5 дугаар сард Монгол улсад аль биесны ажил хийхдээ манай улсад 1 тэрбум америк долларын зээл олгохоо мэдэгдсэн билээ. Монгол улсын засгийн газар энэхэг улсын экспорт импорт банк хоорондын 1 тэрбум америк долларын зээлийн ерөнхий хэлцээрийн хүрээнд газрын тус боловсруулалт үйлдвэр барих төслийг санхүүжүүлэх болжээ. Нийслэлийн төвийн 6 дөрөвт хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрч эцэг эхчүүд бага насны хүүхдтэйг дөрвөн эцсийн эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж өг. Энэ ачааллыг зохицуулахын тулд эмнэлгүүд дотрын засагт даяаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлж эхэлжээ. Цаашид дөрвөн эмнэлгүүд төлбөртэй өрөөндөө эцэгхээс нь мөнгө авахгүйгээр хүүхдийг хэвтүүлж эмчлэхээр болсон байна.